Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. За хууль зүйн мөхсөрөн та бүхэнд өнөөдөр гэрлэлт цуцлах эрх зүйн зохицуулалтын талаар сэдвээр хичээл орохоор богино хэмжээний хичээлэг бэлдсэн байна. За энэхүү хичээлдээр маань одоо ерөнхийдөө гэрлэлт цуцлах нөхцөлтэй дээрээс нь гэрлэлт цуцлахад бүрдүүлэх материал, дундын үе төрөнг, хүүхдийн тэтгэлгийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэдэг талаар одоо мэдээллүүдийг та бүхэнд хүргэх болно. За бүгдээ хичээлээ эхлэе. За гэр бүл гэдэг маань ерөөхдөө бол хүмүүс амьдралаа нэг л удаа гэр бүл болох шийдвэр гаргадаг. Тэгээд ингэж шийдвэр гаргаад гэрэлтэй бүртгүүлэхдээ ямар нэгэн байдлаар бол цаана одоо эрх зүйн үр дагавар бий болж гин, хуулиар үүрэг хүлээж гин гэдгээ бол төдийлөн сайн мэдтгүү. За та бүхэнд харуулж байгаа слайд дээр бол зааснаар гэр бүл гэдэг маань бол за эд хөрөнгийн бус амны болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдралтай гишүүдийг бол нэрлэдэг байгаа. За гэр бүлийн гишүүн гэдэгт бол одоо тухайн гэр бүлийн одоо эхнэр нөхрийн аль нэгнийхэнтэй өрчилсөн, төрсөн, даавар ямар нэгэн статустай байхаас үл хамааран тухайн хүүхэд бол гэр бүлийн гишүүн гэдэг ангилалд хамаарч явдаг байгаа. За гэрлэлт дуусгаар болох одоо хэд хэдэн нөхцөлийг хууль заасан байдаг. За эхнийх нь бол нас барсан, за шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод одоо алга болсон ч юм уу те иргэнийг нас барсан гэж зарласан тохиолдолд бол гэрлэлт дуусгаар болно. За бас хууль заасан үндслээр захиргааны болон шүүхийн журмаар гэрлэлтийг цуцалж дуусгаар болох боломжтой байдаг. За гэрлэлт дуусгаар болоход бол цуцлахыг бас хориглох нөхцөл бол хуульд тусгагдсан байдаг. За тухайлх юм бол эхнэр нь жирэмсэн, хүүхэд нь нас хүрээгүй. За яг ингээд гэрлэлт цуцлах гэдэгтэл нөгөө эхнэр өмнө нөхөр нь хүн дээр өвдсөн. Энэ тохиолдолд бол гэрлэлт цуцлахыг хуулиар хориглодог байгаа. За энэ нь ямар учиртай вэ гэхээр нөгөө үндсэн хуульд зааснаар гэр бүл одоо хүүхдийн эрх ашиг сонирхлыг түр хамгаална гэж одоо үндсэн хуульд заасан байдаг тэр заалтыг хэрэгжүүлэх зорилгоор бол ерөнхийдөө одоо хариуцагч ч юм уу те хүн дээр өвчсөн тохиолдолд гэрэл цуцлахыг бол хориглодог байгаа. За гэрлэлтийг цуцлахдаа захиргааны болон шүүхийн журмаар цуцлж болно. За талууд маань одоо гэрлэгчид маань те эхнэр нөхрүүд маань гэрэл цуцлахаа харилцан хүлээн зөвшөөрсөн. За 18 хүртэл насны хүүхэд бол байхгүй. Эд хөрөнгийн маргаангүй тохиолдолд бол гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах боломжтой байдаг. За энэ тохиолдолд бол хосууд маань гэрлэлт цуцлах хүсэлтэй улсын бүртгэлийн байгууллагт холбогдох бичиг баримттай хамт бүрдүүлж өгөөд гэрлэлтийг шууд захиргааны журмаар цуцлах боломжтой. За эдгээрээс бусад нөхцөл буюу тухайн гэр бүлийн гишүүд маань 18 хүртэл насны хүүхэдтэй за дээрээс нь төрөнгийн ямар нэгэн маргаантай тохиолдолд бол гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалдаг байгаа. За ингэж шүүхийн журмаар цуцлахдаа шууд цуцлахгүй үнэн заавал эвлэрүүлэн зуршлах ажиллагаа хийгдсэн байх шаардлага бол тавигдчихэдэг. За эвлэрүүлэн зуршлах ажиллагаа хийгдээд тухайн хугацаанд гэрлэгчд маань хоорондоо эвлэрэх боломжгүй тохиолдолд одоо шүүхийн шийдвэр заасан хугацаанд гэрлэлтийг цуцлана. Эвлэрүүлэн зуршлалаар одоо оруулахгүй байх ганц шалтгаан байдаг нь болохоор гэрлэгчдийн хэн нэг нь одоо гэр бүлийн хүчирхийлэл үлддэг. Эхнэр өсвөл одоо тэ хүүхдийнхээ хүмүүжилд эрүүл мэндэд нь ноцтой охирол учруулж болзошгүй зан авир гаргадаг болол эвлэрүүлэн зуршлах ажиллагаа явагдахгүйгээр шууд гэрлэлтийг цуцлах боломжтой байдаг. За тухайн одоо гэр бүлийн гишүүдийн аль нэг нь хүүхдийн хүмүүжил ноцтой охирол учруулдаг ч юм уу те эрүүл мэндэд өмнө ноцтой охирол учруулж исэн тохиолдлууд байгаа тохиолдолд бол энийг одоо холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгөх хэрэгтэй болдог. За энэ жишээнх юм бол одоо нөхөр нь агсан тавиад эхнэрээ зодддаг ч юм уу те энэ тохиолдолд ч одоо нөгөө цагдаа дуудаад тэр дуудлага нь бол цагдаагийн дуудлагын лавлагаан дээр бүртгэгдээд явж байдаг те тэгэхээр тэр бүртгэлийн лавлагааг авч болно. За гэмтэж бэртээд тэрнтэйгээ холбоотой өрхийн эмнэлэгт ч юм уу те өөр эмнэлгийн байгууллагт хандчихсан бол энэ талаар холбогдох тодорхойлолтыг бас авч өгөх гэх мэтчлэн та бүхэнд одоо слайдн дээр харуулж байгаа нотлох баримтуудаас өөрийн гаргаж өгөх боломжтой баримтыг шүүхэд гаргаж өгч болно. За гэрлэгчд маань нэгэнт одоо гэрлэлтээ цуцлая гэж шүүхэд хандсан тохиолдолд бол хэд хэдэн асуудлуудыг заавал шийдвэрлэх шаардлагатай болно. За хүүхдийн асрамжийн асуудал, за хүүхдээ асрамжинд өгж байгаа тохиолдолд бол тэжээнд тэтгэх асуудал яригдана. За хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг яаж хуваах вэ? Өөрөөр хэлэх юм бол гэрэлснээсээ хойш одоо хамтарч
байр худалдаад авсан ч юм уу, тэг ипотекийн зээлтэй ч юм уу. За эсвэл одоо хамт амьдарснаас хойш хамтдаа хөдөлмөрлөөд машин авсан ч гэдэг юм уу тий. Иймэрхүү дундын эд хөрөнгүүд байгаа бол энэ дундын эд хөрөнгийг хэрхэн аж хуваах вэ гэдэг асуудлыг бол шүүхээр гэрэл цуслах маргаантай хамт шийдэж болно. За эсвэл талууд өөрсдөө бас харилцан тохиролцож болно. Хэрвээ харилцан тохиролцож чадаагүй шүүхээр шийдвэрлүүлж байгаа тохиолдолд бол хүүхдийн хасрамжийг бол тухайн одоо хүүхдийн эцэг эхийн хайр халамж, за дээрэс нь ёс суртахуун ямар юм те. За хүүхдийг өөрийнхөө асрамжинд авлаа гэж бодоход бол амьдруулах орчин нөхцөл нь хэрэг гэх мэтчлэн нөхцөл байдлыг шүүх мэдээж харгалзаж шийдвэрээ гаргадаг. За үүнээс гадна хүүхд маань өөрөө 7 нас хүрсэн бол тухайн хүүхдийн саналыг нь бас харгалзан авч үздэг. За тэжээн тэтгэх асуудал буюу за хүүхдийн асрамжин дээр ингээд шийдвэр гарлаа гэж бодоход хүүхдэд олгох тэтгэлийн хэмжээг хэрхэн аж тогтоодог тухай авч үзье. За хүүхдэд олгох тэтгэмжийн хэмжээг яг хуулиар заасан доод түвшин гэж байгаа. За энэ дээр бүс нутгийн амжиргааны доод түвшнэр бол ерөнхийдөө хүүхдэд олгох тэтгэлийн хэмжээг тогтоодог. За 11 хүртэлх насны хүүхэд байх юм бол тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшний 50%-аар, за 11-ээс 18 настай хүүхдэд бол амжиргааны доод түвшинтэй тэнцүү хэмжээний тэтгэмж олгохоор бол хууль заасан хамгийн доод хэмжээ байдаг. За өөрөөр хэрвээ талууд харилцан тохиролцох юм бол саяны дурдсан хэмжээнээс дээш хэмжээгээр харилцан тохиролцож болох үгүй. Тэрнээс доош хэмжээгээр бол хүүхдийн тэтгэлгийг тогтоохог бол ерөнхийдөө бол хоригддог. За бүс нутгийн амжиргааны доод түвшин гэдэг нь бол үндэсний статистикийн хорооны даргын тушаалаар жил болгон шинжилэн тогтоогддог. За энэ жилийн хувьд гэх юм бол Улаанбаатар хотод бүс нутгийн амжиргааны доод түвшин 454 мянган төгрөг байгаа. Тэгэхээр хэрвээ одоо ингээд 10 настай хүүхэдтэй гэр бүл маань одоо гэрэлтэй цуцлалаа гэж бодох юм бол тухайн хүүхдэд одоо тэр 454 мянган төгрөгийн 50% тэмцэх хэмжээний доод хэмжээгээр хүүхдийн тэтгэмжийг тогтоодгоо гэсэн үг. Хүүхэд нь арай өндөр төлбөртэй сургууль сурдаг ч юм уу. Эсвэл те хүүхдийнхээ боловсролд илүү их одоо хөрөнгө оруулалт хийя гэж талууд хэрвээ тохирчдаг юм бол энэс дээр хэмжээгээр тэтгэлийн хэмжээг тогтоогоод бас гэрээ байгуулах боломжтой байдаг. За дараагийн хэсэг нь бол хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хэрхэн аж хуваах вэ гэдэг асуудал байна. За энэ дээр ингээд бодит жишээ аваад явах юм бол арай илүү сонирхолтой авах. За А болон Б нар хоорондоо гэрлээд гэрэлснээс хойш бол 100 сая төгрөгийн одоо үнийн дүнтэй үл хөдлөх хөрөнгөийг худалдаж авсан. Ингэж худалдаж авахдаа за ипотекийн зээл аваад ипотекийн зээл үлдэгдэл нь гэрлэл цуцд болох өдрийн байдлаар бол 50% байсан гэж бүгдээрээ тооцож үзье. За хосууд маань дундаа нэг хүүхэдтэй. Энэ тохиолдолд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хэрхэн хуваах вэ гэхээр за гэр бүлийн гишүүдийн тоонд бол эхлээд одоо нийт дундын эд хөрөнгийнхөө оногдох хэсгийг тодорхойлно. Өөрөөр хэлбэл эхнэр байна, нөхөр байна. За дундаас нь одоо нэг хүүхэд байна. Тэгэхээр гэр бүлийн гишүүдийн тоо 3 гэсэн үг. За тэгэхээр тэр одоо 100 сая төгрөгийн үнэтэй үйл хөдлөх хөрөнгөийг худалдан борлуулснаас одоо олох орлогыг нь 3 хуваах нь байна. За хүүхдийнхэн авч одоо тэжээнд тэтгэжтэй асраа халамжлахаар болсон бэ. За нөхөр нь хэрвээ эхнэр нь авсан гэж үзэх юм бол эхнэрт нь одоо хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг тодорхойлохдоо 3% хэсгээс одоо эхнэрт нь хүүхдэд нь ногдох хэсэг буюу 3/2%-ийг нь бол эхнэрт нь одоо хуваана гэдэг байдлаар ерөөхдөө иймэрхүү байдлаар бол шийдвэр гардаг. За мэдээж одоо тэр байр маань ипотекийн зээлтэй гэсэн учраас зөвхөн хөрөнгийг хуваахаас гадна тухайн одоо хөрөнгөтэй холбоотой ямар үр байгаа вэ? Тэрийг бас одоо хөрөнгийг хуваасан хэмжээтэй ижил хэмжээгээр хувааж одоо шийдвэрлэнэ гэсэн үг. За дээрээс нь зээлээр авсан зүйл байгаа юу? Зээлийн өөр хадгаламж юу байгаа вэ гэх мэтчлэн одоо тухайн гэр бүлийн гишүүдийн тоонд оногдуулан болвол хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваадаг байгаа. За эхний хэсэг маань энэ хүрээд дуусч байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. Занга Академи чадвараа хөгжүүл ирээдүгэ бүтээ.